Сэргээгт хэрчимчний хүүсвэрийг говийн болон баруун бүсийн нутаг дэвсгэр дээр бариад бүгд найрамдах хятад ард улс руу экспортлох асуудлыг хятад улс маань бас бодлогодоо тусгах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ улсын хурлын дарга амар солонгийн энэ айлчлал бол маш ач холбогдолтой. Энэ үйл ажиллагаанд бол маш их үнэтэй хувь нэмэр оруулах ийм айлчлал болоо гэж үзэж байгаа. За учир нь юу вэ гэхээр бүгд найрамдах хятад ард улс маань 5 жилээр төлгөөгөө гаргаа явдаг юм байна. Тэгэхээр энэ хонд 15 дахь удаагийн 5 жилийнхаа төлгөө гаргах гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ төлгөөн дээрээ Монгол улсаас ялангуяа баруун бүс болон говийн бүс барьсан юм сэргээгт эрчим хүчний том чадлын их усрүүдээс эрчим хүчийг импортлж авна гэдэг бодлогыг тэр 5 жилийнхаа төлгөөн дээр тусгаач гэдэг асуудлыг бид нар бол улсын хурлын дарга маань маш хүчтэй тавилаа. Тэгэхээр энийг бол тусгаж оруулна гэдгийг бас энэ хятад ард улсын төрийн дээд удирдлагууд бас биднэрт бол мэдгэж байна. Энэ бол том амжилтаа гэж ингэж үзэж байна.